За сайн байцгаана уу бүгдээрээ энэ бичлэгийг үзэж байгаа. Өглөөний өдрийн 21-нд хүргэе. Өнөөдөр бол 11 сарын 19 2 дахь өдөр. Одоо 10 өнгөрч байна. Би дөнгөж сая л орноос босч байна уу. Би хормоос дахин хасан. Одоо ямар вэ? My God. 11 сар дундаас ихтэрсэн байхад бороо ороо наагаад ах юм. Би энэ Германы цаг агаарыг үндэ ойлгохгүй байна. Надад баг Германы цаг агаар өөрөө ойлгохыг ч хүсэхгүй байгаа хөө гэж. За надад шинэ сайхан юм нам 50 ажиллаа хийсээр л тэгэл амьдрсаар. За одоо бүгдээрээ надад өглөөний цаг илтгэх. Мэдээж. Энэ ямар нэртэй жимс гэлээ гэж. Би нэр нь мэдэхгүй байна заяа. I'm sorry. Тэгтээ амьд ажиг амттай юм бэл. За би нэг өглөө босоод жимс сэдэд идэг төрлийн хүн уул нь бол биш шүү гэж. Зүгээр л өнөөдөр тэгээд харчлаа. За тэгээ би хагас бүтэн сайн өөрийнхөө сонио ачныг яриа л та тэгэл. Ажилдаа явбал ажиллаа хийгээл цагийн ажиллаа хийгээл хичээлд явбал нэг тэгсгэл ер нь бол миний амьдрал өрнөж байна. Өөр яаж ч өрнөхтэй. Яг үндэ нэр бичлэг хийхээр амьдрал гоё болохгүй байхгүй юу? Упс. Голынхны цагааныг авах хэрэгтэй юм болов? Энэ яг манго авах уу заяа. Тэгтээ арай манго шиг биш гэж. Би яг юу гэж тайлбарлах хэвээр мэдэхгүй байна. За би одоо нэгээс ажилттай. 28 хүртэл. Тэгээд одоо олигтойгоо юм мэдээж гарахгүй бол өдөр үлсэн гэсэн. Германд амар сонио. Зарим хүмүүсүүд цаад гарах юм. Манай энэ бороо орох юм. Тэгээ би ер нь бол бодсон. За авс бэлтүүгээ дуусгачаад өөр газар руу юм цас мастай. Ордог газар руу очиж амьдрт юм уу гэж бодож байгаа. Тэгэхгүй бол би цасны амар дуртай ахгүй юу? Тэгсэн чинь тэгээ миний амьд байгаа газар цас орохгүй байх гэж амар гэнэтэй юм. Би орой ирээд бичлэгээ үргэлжлүүлж хийж чадахгүйгээ мэдэхгүй байна. Яг л орой 8-аас харчаал тэгэл гэртээс бичлэг хийгээд гарч. Тэгэхээр багдгүй энэ бичлэг одоо ажилдаа явсан маргааш гээд өглөө ч юм үргэлжлүүлж магадгүй. Маргааш би хичээл те. Миний цэцгийн сав гэж. Shit. За жоос буцалгаад цэцэргэн юм уусвал халуундаа ууя. Яасан бах миний өглөөний цай. Ёо хутгийнхаа аюун дээрээс бариад авлаа. Өглөөний цайнд дэвжимс тэгээд талах.
Энийг бас. Манай цуг ажилтдаг эмч надаа юу байгаа? Дубай шоколад гэдэг шоколад Монгол хүмүүс мэдчихэж байгаа үг болов Германд ер нь бол амар одол байгаа байхгүй. Тэр Дубай шоколадыг ихнэр нийсэн гэдэг Дубай шоколадыг гээд бахан жоохон жимс юм хийсэн юм юу авчираад тэг надад өгсөн. Яг тэр эмчээс болж би жоохон оройтож тараад идэг байхгүй юу? Тэр эмчтэй ажиллахаараа өвчтөнтэйгээ амар их юм яриад идэг ядаргаатай гэж. Тэг би тэр занд нь жоохон дургу. Тэрнээс шуулнал хувь хүн нь бол амар гажгүй хүн. Амар гоё гэр бүлсэг, амар гоё нөхөрсөг юм. Их гажгүй залуу байдаг юм. Гэтэ амар өсөрхөг. Би тэрэнд нь бас дургу. Би ер нь өсөрхөг ихтэй хүнд нэг тустай биш юм. Monday morning, but it's okay. Monday morning биш үү? Тэгтээ амгаа. Сүйтэй цай уух уу? Тэгвэл сүйтэй цай цэцэрэн жимс гэж цэцэрэн уу яа? Германд бас гэж цэцэрэн зардаг юм билээ шүү дээ. Юм дотор тэгээд амт нь юу нь бол дайжгүй. Яг манай Монголын цэцэрэн шиг энэ шал доктор моктор шиг байж чадахгүй л хал та. Чадахгүй л дээ. Гэтэ ер нь нэх ялгаагүй дээ. Цэцэрэн гэж. Надад зүгээр л санагдсан. Энийг дуусчаад авнаа. За тэгээд цараа. За тэгээд цагаан өчөд ажилтаа бай да. Алдахгүй. Түрүүний 4 гэсний 5 болгох чинь хайрын цаадахгүй. Надад чинь ингээд яг би юуны тухай энэ цаасан дээр бичсэн гэдэг маань. За нөгөө тал дээр маань яг юу илэрхийлж байгаа юм гэдэг нь одоо юу юм бэ? Яг одоо энэ сэдвийг энэ урт сэдвийг ингээд багасгаад энэ тал дээр бичсэн байхгүй юу? Яг хэрэгтэй гэсэн юм уу да? Тараа. Энэ одоо юу вэ та? Тараа. Гадаа наргүй байсан ч нарны тос түрхэх ёстой. Би нарны тос түрхэхэд тэрхий залахгүй учраас нарны цацлаг авсан байх юм аа. Би тэгэл хормосоо жоохон бодцсон, өмсгөө жоохон дуудруулсан. Хар үстэй дотор тэгснээ өөрөө шар ус өмстэй. За, өлийн хурцыг өмссөн үү? Пүүцтэй явах чааш. Пүүцтэй хотол өмсчээ. Одоо арай хитэрнэ. 11 сарын дунд эсвэл бороо нагаад. Гал. Амар гоё хөсгөр өстэй байсан шүү дээ. Яаж байгаа юм бэ? Манай энэ өглөө хурц өмсөн байхгүй юм шүү. Зарим хүмүүс цамцтай бид өөрөө харснаа. За згэл гэж бодлоо. За би өөрийнхөө голыг гэж байна. Одоо 9 болох гэж байгаа болохоор нэг сүртэй юм мэдээд явах уу гэж бодоод гоё юм л идэх чинь дөө. Тэгэхээр хоёр дахиад тав. Тэг болсон дөө. Өө юм трахгаагүй шүү дээ гэж. Нэг сүртэй юм угаас идээд явах уу дөө гэсэн. Бонцохын оронд. Надад үнэнгээ ярида зүгэн надад дүү сэтгэж зүрхээ. Яг жодолтол дуун яваад байна. За 3 дахь өдөр хичээлдээ явж бай. Юунд юм аргадах юм сони юм. Юм тороодч байгаа юм шиг. Өглөөндөө 6 цаг. Маш гайхалтай. Тэгсэн чинь энд нэг ихч нохоогоо салхилуулж явж идэг нас. Нохотой хүмүүс ч тэгээд хөдөлгөөн ихтэй л амьдардаг л та. Нүдэнд яг нэг л юм тараад шүү. За одоо өөрлөлцөө. Өглөөхөө курчгийг та бүхний мэдж байгаа ч өглөөхөө курчгийг гаргаж өмссөн. Энэ оролтыг би өөрөө нэгч байсан.
Нэг тиймэрхүү л энэ да. Одоо тэгээд гадаа ийм хав харахгүй бараг ингээд төв амтын явахгүй тэгээд нэг тийм хөл хөдөлгөөн багтай сонирн байна гэх. За нөгөө манай хотод юу барьсан байгаа гэсэн шүү дээ. Манай хотод одоо энэ 5 дахаас эхлээд нөгөө вайн агц макс гарах гэж байгаа. Тэгээ нөгөө гэрэлтүүлэг нөгөөд тэгээд нөгөө клюв вайн багад фүүштэй дээр заах ингээд жижигхэн төөц шиг юмнууд гэх юм уу. Эднээс ингээд гарцсан энэ модоо яхаж мэглээгүй байна. Тэгээ өнөөдөр ердийн гардагаас ер нь жоох их гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд баг үнтэй зэ. Сая энэ автобус бодлоо ганцхан хүн байсан. Тэгээ би автобуснаас суухгүй шууд алхахтаа болохоор амар сонирн байна. Нэг тийм хөнгө батад ганцаар алхаад байгаа юм шиг гэж. Тэгтээ машинууд яваад. За коплонцод ирсэн. Тэгээд ордогоор эхлээд дэлгүүр орчоод тэгээд дараа сургууль руу гарна. Чидэ тараад гэртээ ирээд хоолундаа идчихсэн. Одоо нөгөө карта үргэлжлүүлээд хийгээ сууж байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ үргээд ингээд бичлэгээ юм дуусгах гэж бодож байна. Тэгээ ер нь бол миний амьдралд ойр үед нэг юм сонирхолтой ачаалттай болохгүй байна. Тэгээд маргааш чадвал ахад арай өөр сэдвээр гэхдээ нөгөө нэг юм яриад ингээд тийм бичлэгээ оруулахыг хичээнэ. Баяр тацгаа.